байцгаана уу? Та бүхэндээ 2014 онд нээлттэй хийж байсан нэгэн сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. За тэгээд үзгээсээ өмнө лайк болон сабаа дарж дэмжгээ битгий мартаарай. Ингээд кинонд орцгоё. Манай сувгийн шинэ бичлэгийг олон улсын спортын компани хамтран хүргэж байна. Хэрвээ та 18 нас хүрсэн бол сэтгэл хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Kyoku гэдэг урамшууллын кодыг хийж анхны цэнгэлэлтэд урамшуул авах боломжтой. Кино JR гэх залуу хөнгөн гэмт хэргийн улмаас 6 сар шоронд хоригдохоор ирж байгаагаар эхэлнэ. Түүний камерын хамтрагч нь аймхай хулчгар нэгэн байх ба шоронд ормогцсон л JR-ийн үсийг хусаж шоронгийн амьдрал нь эхлэв. Энэ шорон нь аюултай гэмт хэрэгтнүүдээр дүүрэн бөгөөд тэдний зарим нь JR-ийн камерын хамтрагчийг хүчээр чирэн явж байгааг тэрээр анзаарав. Дараа нь JR-ийн анхаарал шатар тоглож суугаа Брэндон хэмээх хоригдол дээр тусчээ. JR түүнд энэ нүүдлээ хийвэл чи хожигдно гэж хэлэхэд Брэндон тэгвэл яаж гэдгийг харуул та гэлээ. Ингээд JR түүнийг ердөө 3 нүдлээ мадлаад би таны тухай уншиж байсан гэхэд Брэндон чимээгүй бай. Би хинж биш хэмээн хатуу санууллаа. Яг энэ үед түүний камерын хамтрагч гарч ирэн өрөөндөө буцаж ирээд шүдний сайз эрлэн зэвсэг хийж эхлэв. Хэдий JR түүнд энэ чамд тус болохгүй дээ хэмээн хэлэгч үнэн хэрэгтээ өнөөх хэрцгий хоригдлууд түүнийг байн хүчирхийлж байсан түүнийг төвчээрийг барж туйлд нь хүргэжилтэй. Маргааш нь тэд залууг дахин авч явахаар ирэхэд JR харуулуудын анхаарлыг татаж өрөөний хамтрагчаа аврахын тулд зориуд зодон өдөв. Гэвч үүнээс болж JR сахилгын өрөөнд хоригдох бөгөөд хэсэг хугацааны дараа суллагдахад нь Брэндон түнд хүний хэрэгт хошуу дүрхээ бойл хэмээн анхаарууллаа. Энэ хооронд нөгөө хэрцгий хоригдлууд өрөөний хамтрагчийг нь дахин тамлаж эхэлсэн ба үүнээс болж тэр шүн залуу хоолоогоо гэрчиж амиа хорлцсон тэр. JR ч яаран харуулуудыг дуудсан ч залуу хит их цус алдаж аврах боломжгүй болжээ. Харин түүнийг тамалсан хоригдлууд JR дээр ирээд дараа уулзах хэмээн занл хийлээд түүнийг дараагийн байгаа болгочихсон тэр. Ийхүү JR өөрийгөө хамгаалахаар сойз ирлэж бэлтгэхэд яг л хэлснээрээ нөгөө хоригдлууд ч түүн рүү дайрлаа. Гэтэл Брэндон хүнлэнгөөс оролцсон түүнийг аварч өөрийн хүмүүсээрээ дамжуулан гэмт хэрэгтнүүдийг хөөж явуулав. Дараа нь түүнд хандан ирсэн сойз чамаа хамгаалж чадахгүй. Харин би асуудлыг чинь зохицуулж чадна. Хариуд нь чи надад гадаа гараад туслах хэрэгтэй гэлээ. Үнэн дээр Брэндон энэ шоронд 20 жил хоригдох ялтай байсан ч ялаа бүрэн эдлэхийг хүсэхгүй байлаа. Харин JR хэрвээ би үгүй гэвэл яах вэ хэмээн асуухад Брэндон тэд маш аюултай залуус. Тэгвэл чамд сойзнаас илүү зүйл хэрэг болох байх та химээгээд бодож үзхийг зөвлөв. Ийхүү маргааш нь нөгөө залуус дахиад л түүнийг барьж аван өрөөрөө чирэх мөчөд Брэндон болон түүний хүмүүс ирж аврав. Мөн Брэндоны залуус нөгөө бүлэглэлийн толгойлогчийг дээврээс шидэд хөнөөчгөн тэр. Энэ явдлаас 6 сарын дараа JR шоронгоос суллагдлаа. Тэрээр шууд л Сэм гих Мапийн толгойлогчийг зорччин Брэндоны захиаг дамжуулах ба Сэм өөрийн дүү Жошд JR-т чамдаам өгөхийг даалгав. Харин Жош JR-т дургүй байгаа нэгт байх ба тэрээр чамдаамыг нээхэд дотор нь Брэндоны гадаад паспортууд болон буу байх нь тэр. Энэ үед Таша гих бүсгүй өрөөнд орж ирэхэд түүнийг харсан JR ч сандран цамцаа өмсөд бүсгүйд шар ариг санал болгосон ч Таша түүнд мөнгө болон гар утсал өгөхөөр ирсэн гэдгийг хэллээ. Мөн утас дуугарахыг хүлээгээрэй гэж хэлээд яваад өгөв. Хэсэг хугацааны дараа Сэмийн зааврын дагуу JR хууль бус зэвсэг худалдан авч хэрэглэж сурлаа. Удалгүй өнөөх утсанч дуурч даалгавраа биелүүлэх цаг нь болох ба түүний даалгавар бол аяллаа нисдэг тэргийг барьцаалах байв. Энэ үед Брэндон болон түүний хүмүүс хурц төмөр нууцаар дамжуулж харуулыг барьж аваад хүчээр хаалга онгойлгох хэмээн сүрдүүлж байлаа. Удалгүй тэд харуулыг барьцаалан гадагш гарах үед JR ч нисдэг тэрэгтэй ирж тэднийг шоронгоос амжилттай оргуулж чадав. Газар тасны дараа тэд нисгэгчийг хүлж орхиод цааш хөдлөхөд радиогоор тэднийг оросон тухай мэдээ аль хэдийн тарсан байв. Дараа нь Брэндон Сэмтэй уулзгаад Сэм түүнд алт дээрэмдэх төлөвлөгөөгөө танилцуулав. Тэнд 4 сая долларын үн бүхий зөөвөрлөхөд хялбар мөшгөх боломжгүй алт хадгалагдаж байгаа юм байна л та. Энэ үед Таашаач мөн тэнд байх ба JR түүнийг дагаж тамхиг нь асааж өгөхөд Таашаач түүнд чи хөрөнгөө байхдаа илүү дээр харагддаг гэж мэгэл таалагдж байгаагаа илэрхийлээд авав. Гэтэл энэ үед Жош гинт гарч ирээд JR-ыг усан сан руу түлхчихдэг ба JR ч сэлж чаддаггүй тул живж эхлэхэд Таша ус руу өсрөн түүнийг татан гаргалаа. Харин Брэндон, Жош, JR хоёрын зодооныг зогсоож JR үдшилгээс ганцаараа явсан ч Таша түүнийг машинаар ирж авав. Ийхүү тэд хамтдаа хоолнд орж Таша Сэмтэй ямар ч холбоогүй гэдгээ зөвхөн цагаач учраас тус улсад үлдэхийн тулд л Сэм хэрэгтэй гэдгийг тайлбарлав. Мөн Таша Сэмийг хаяад явж чадахгүй. Учир нь өмнө нь цогтох гэж оролцсон ч огныг нь Сэм хөнөөч гисэн гэдгийг
гэдгийг ч хэллээ. JR ч мөн хамгийн сүүлд гэртээ очиход аав нь түүнд 100 сарын бэлэг болгон сарив үлдээсэн гих гэр бүлийн таагүй түүхийг хуваалцаад авав. Маргааш нь Брэндон JR-аас өнгөрсөн шөнө юу хийснийг нь асууж таашаагаас хол байхыг хатуу анхаарууллаа. Үгүй бол Сэм түүнийг зүгээр барихгүй тул ажилдаа л анхаар хэмээн сануулав. Ийхүү бөгөөд өөр байршил руу нүүж Брэндон JR-д төлөлгөөгөө бүрэн тайлбарлаж уралдаанч найзтайгаа уулзаж зугтах жолоожо болгов. Мөн Брэндон төлөлгөөгөө танилцуулах үед Сэм JR-ийн оронд дүү Жошигоо алтны ойролцоо байх болно хэмээн тушаав. Харин Жош JR-ыг уйланхаа охин энтер гэдэл зүгээр байлгахгүй доромжилж дахин маргаан үүсгэсний дараа JR шөнийн клубт очиход хідэн залуус таашааг оролдож байхын тэр JR ч харамгцаал тэднийг айлгаж таашааг аварсан ч таашаа үүнийг ухаалаг алхам гэж үзсэнгүй. Хэрвээ тэд цагдаа дуудсан бол яах вэ хэмээн санаа зовж байв. Дараа нь тэр хоёр Сэмэс нууцаараа далайн ирэг дээр уулзаж таашаа ус руу ороход JR хувцас тавьсан ч сэлж чадахгүй тул ихэд айсан байлаа. Харин таашаа түүнийг ойртооч гэхэд JR намайг хүүхэд байхад аав сэлж сургах гэж олон удаа ус руу шийддэг байсан. Нэг удаа бүр живж зүрхмэн зогсож байсан гэдгийг тайлбарлав. Үүнийг сонсон таашааж түүний өвдөлтийг ойлгож үнсэх ба тэдэж өглөөг хамтдаа автлаа. Дараа нь JR таашаагийн зүсэн зүйлтийг анзаарахад тэр үүнийгээ сахиус хэмээн тайлбарлаж зүйлтээ JR-д өгөхөд тэрээр бид алтаа аваад хамтдаа цогтноо хэмээн хэлсэн боловч таашаа нэг л итгэлгүй байлаа. Удалгүй Брэндон хоцорж ирсэн JR дуурлаж уурхай руу хуурамч үнэмлэхээрээ нэвтрлээ. Тэд агаар жуултын хоолоогоор дамжин алтны өрөөнд хүрэх ёстой ба Брэндон чи чаднаа гэж JR-ыг зоригжуулан төрүүлж явуулаад хяналтын камеруудыг унтраав. JR алтны өрөөнд хүрсэн ч агаар жуултын хоолойд хідэн цаг хүлээх хэрэгтэй болох энэ үед тэрээр гар чидэнгээ унгааж харуул хамгаалтынхан харчихвэ гэд айд сандарч харав. Энэ хооронд Сэм таашаагаас JR-ийн тухай асуухад таашаа түүний итгэлийг алдахгүй тул тэр өөрийн хувийг аваад надтай зугтахыг хүсэж байгаа хэмээн хэлсэн ч хамт шөнийг өнгөрөөснөө нууж түүнийг хамгааллаа. Өглөөч болж Брэндон багийнхантайгаа урагшилж эвдэрсэн дэлгэц засах нэрээр зотгош оров. Оронгуудаа хамгаалтын ажилтныг унгаж цүнхнээсээ буу гарган JR-ыг ажиллаан ихэрхийг тохив. JR нүрээ хашгишан бууж ирээд ажилтныг буугаар сүртүүлж хаалга онгойлгоход Брэндон менежер даамар хоёрыг барьж бүх алтыг юмбу болгон цутгуулав. Гэтэл Жош хатуу хоргосоор байтал нэг ажилтныг буудчихдаг ба Брэндон ч уурлаж түүний хамрыг хугалсан ч буун дуунаас болж гадаа байсан бүх хүн бэлэн байдал шилжигэн тэр. Иймд Брэндон ч алтан гимүүнүүдээ ачиж цагдаад мэддэхгүй тулд ажилчдын хувцсыг өмсөж гадагш гарав. Тэд цагдаа нар руу гал нээж машиндаа суун зүгтаах боловч цагдаагийн сум багийн гишүүн Стерог онжээ. Цагдаагийн машинуудад цааш тэдний хөөж эхлэхэд Крис жолоодох чадвараа гайхуулан цагдаа нараас цухтгийг хичээж байв. Гэвч Стеро амьд үлдэх боломжгүйгээ ойлгоод миний хувийг охин минь өгөөрэй гэж хэлээд амьсгал хураачгав. Харин Крис цагдаагийн машиныг мөргөж тэднээс мултрах ба дараа нь машинаа том ачааны машинд ачин цааш хөдлөө. Нөгөө талд нь Сэм тэднийг хүлээж байх ба Жош Сэмд хамраа хуглуулсан тухай ховлоход Брэндон түүнээс болж цагдаа нарт баригдах шахсан гэдгийг тайлбарллаа. Дээрмийн дараа бүх зүйл оронгоороо эргэж таашааг цүнхээ баглаан зүгтгаар зэхэж байтал Сэмийн явуулсан алуурчин гинт ороод ирлээ. Тэрээр таашаад кофе хийхийг тушааж түүний багалсан цүнхийг нэг нэгэнгүй шалгав. Учир нь Сэм бүгдийг гадарсан байж л дээ. Ийхүү алуурчин бүсээ суглан авч таашааг хэрцгийгээр зодож эхэлсэн боловч таашаа бууж өгсөнгүй. Эзэн хүчээр шавхан халуун эндүгээр түүнийг цохиж унгаад арай ядан зүхтаж чадлаа. Мөн тэрээр зүхтаж явахдаа JR руу зүхтаараа Сэм та нарыг хуурсан байна гэсэн мессежийг илгээж амжив. Энэ үед цагдаа нар аль хэдийн Брэндоны нуувчийг бүсэлсэн байхан тэр. Харин Брэндон Сэм рүү залгаж юу болоод байгааг нь тодруулах гэсэн боловч Сэм ч үнэн зөвүүн гар хүйтэн хөндийгөөр би чамайг танихгүй хэмээн мессеж уцаа тасалснаар цагдаад тэднийг матсан нь тодорхой болов. Үүнийг мэдсэн Брэндон JR хоёр яран оршуулгын газарт ирлээ. Брэндон ч үргэлж Б төлөлгөөтэй байдаг тул нэгэн шарилын дор их хэмжээний бэлэн мөнгө нуусан байж л дээ. Тэд тэрхүү мөнгийг ухаж аваад амьд гарах сүүлчийн найдвар болох Мельбурн хотыг зорих замдаа гарав. Харин таашаа зүхтаж явахдаа JR-тай галт тэргэнд уулзахаар тохирсон ба тэднийг уулзахад Брэндон ч мөн тэнд байлаа. Ийхүү тэд Мельбурн дээрж нэгэн хүнд мөнгө төлөн Сэм Орсын мафад алт хүлээлгэн өгөх байршлыг олж мэдэв. Мөн зурагтаар JR Брэндон хоёрын зураг гарч 90 сурвалжлагдаж байх ба Брэндон таашаад дугтуй шудангаар илгээхийг
тушаахад бүсгүй дадгалзав. Харин Брэндон түүнийг алгахад JR дайрсан боловч Брэндон илүү хүчтэй байлаа. JR би чамаас залхлаа гэхэд Брэндон тэгээд яах юм? Энэ охинтой зогтох уу? Ийм хүүхнүүдээс болж олон сайн ирчүү шоронд орсныг би харсан. Хэмээн хашгичв. Брэндон амьд үлдэхийн тулд түүнээс салж тэмцэх хэрэгтэйг сануулж энэ ажил дуусмагц тэд алга болох ёстойг тайлбарлав. Ийхүү Брэндон JR-д багахан хэмжээний мөнгө өгөөд Таашааг өөрөөсөө холдуулахыг хатуу сануулав. Гэтэл үүнийг нь нууцаар сонсон Таашаа ихэд гомдон зүхтэж одох ба JR түүний араас гүйж зогсоох гэж хичээх зур Сэми явуулсан алуурчин Брэндоны толгойд буу тулгаж Сэм чамайг алуулахаар захиалсан хэмээн занал хийлгэн тэр. Харин Брэндон дуршлагтай гэмт хэрэгтний ясаар Сэмийн төснөөс ч илүү үгүй гэж түүний анхаарлыг сарниулан аюулаас мултарч чадлаа. Яг энэ үед Таашаа JR-д хандан Брэндон чамд хизээч мөнгө өгөхгүй. Чи түүний хувьд зүгээр л эцгээ хааж буй төөрсөн үнчиг хүүхэд хэмээн хатуу үннийг хэлж түүний нүдийг нээв. Удалгүй тэд алт хүлээлцэх газар ирэхэд Сэм Орсын мап болон Брэндоны бүлгийн хооронд цуст буудалцаан болж бүгд амиа алдлаа. Брэндон JR хоёрч амьд үлдсэн Жошиг хөлдөөгчөнд хийж тамлан байж алтны байршлыг олж мэдээд эцэст нь нэгэн алтан эмбүүнүүдээ гартаа авч чадав. Мөн тэд гадаа төрхөө өөрчилж улс орноосоо дөрвөхээр бэлдэх ба Брэндон эхлээд Сэм дээр очиж түүнийг буудан хороосноор өшөөгөө авч чадлаа. Мөн тэрээр завь худалдаж авахтаач JR-аас нүд салгахгүй түүнийг байнга хянсаар байлаа. Удалгүй тэд завиар далайд гарах үед Брэндон жинхэнэ нүр царайгаа харуулж уучлаарай жаалаа. Ингээд дууслаа хэмээн JR-д ердөө $350,000 өгч замаасаа зайлуулахыг оролдов. Гэвч Брэндоныг чамдаамаа нээхэд дотор нь алт биш төмөр байх нь тэр. Учир нь JR хэдийнэ Таашаатай нийлж алтыг сольсон байж л дээ. Энэ үед Таашаа утасны цаанаас хэрвээ алтны талыг нь аммаар байвал түүний хэлснийг хийх хэмээн тулгав. Үүнийг мэдсэн Брэндон ч уурандаа JR-ыг барьж аваад далайраа үсрэх боловч сэлж чаддаггүй JR-ыг алтны байршлыг мэдхийн тулд аврахаас өөр аргагүй боллоо. Эцэст нь JR дээр гарч Таашаатай уулзсан шинэ амьдралаа эхлүүлдэг бол Брэндон угаалгын газарт байхдаа баригдан эргээд шорондоо очив. Гэтэл тэнд байхдаа JR-аас нэгэн загтал ирэх бөгөөд дотор нь алтны байршил болон Таашаагийн жирэмсний зураг байгаа нь тэр. Ийхүү өөрийнх нь хамгаалж сургаж байсан жаал өөрийг нь чадаж аз жаргалыг атгсанд Брэндон ч ялагдлаа хүлээн зөвшөөрч инээмсэглэж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж нэмжээ. Битгий мартаарай.